Сайн бацгаана уу? Доктор подкастын маань өнөөдрийн дугаарт бас онцгойцож оролцож байгаа. За энэ нь Англи улсад сүүлийн 10 гаруй жил хувийн дасгалжуулагч болон хөдөлгөөн засалчаар ажиллаж байгаа Байр цэцэг гэдэг бүсгийн оролцсноо. Бид хоёр бол багын найз. Бүр одоо баг цэцэрлэгээс авахгүй найзлсан найзууд байгаа. Тэгэхээр найз маань сүүлийн 10 гаруй жил одоо Лондон хотод яг хувийн дасгалжуулагч хийгээд бас хөдөлгөөн засалж хийж байгаа. Гэхдээ бас Монголын хувьд бол нэлээд боловсролын түвшин өндөртэй мундаг хүмүүст ингэж дасгалжуулалт хийдэг. Тэгэхээр Монголд бол дасгалжуулагч нар гэхээр өөртөө ер нь бие гоё дасгалжуулсан хүмүүс шууд бие биендээ зөвлөгөө өгöd ингээд хүнтэй ажиллаа явчихдаг л та. Тэгэхээр Лондонд ер нь яад юм бол одоо бас өөрөө гоё бие хөгжүүлсэн бол хүмүүст ингээд шууд дасгалжуулалт хийх боломжтой юу? Ялангуяа тэр гэмтэлтэй хүмүүстэр ч юм уу. За хамгийн түрүүнд баярлалаа. Подкаст намайг урьж авчирсанд баярлалаа. So Лондонд ер нь бол дасгалжуулагч болохын тулд заавалчгүй сурсан байх хэрэгтэй. Бүх нөгөө одоо булчин тэгээд одоо joint англиар жахан заа үеийнхээ үргэлжлээрээ joint ч одоо үе мөч булчин тэр бүгд нь одоо яаж функшнуудын тэр яаж ажилтیں۔ Яадын гэдэг бүгдийг сурах хэрэгтэй. Хамгийн доод хугацаа нь 6 сар сурна. Тэгээд тэрнээс дээш сурч болно. Тэгээд ер нь бол нэлээд их юм сурч ээж би хүний биеийг сайн судалж одоо яаж ажилтیں۔ Яадын тэрийг сурч ээж л хувийн дасгалжуулагч болно. Тэрнээс шууд тэгээд нөгөө тий одоо би гоё биетэй би дасгалжуулна гэвэл тэр хүнийхээ нөгөө биеийг ажиллаж байгааг мэдгүй шүү дээ. Тэр хүний бие магадгүй ингээд айгу амархан хөдөлж болно. Хүн болгоны бие өөр тэнцэж инжри гэж байгаа. Хүн болгон бас нөгөө нэг суналттай суналтгүй гэл хүн болгон өөр шүү дээ. Тэгэхээр заавалчгүй дээрээ сурч ээж л ер нь бол хувийн дасгалжуулагч болно. Хөдөлгөөн засалч гэхээр арай өөр болоо явчих шиг үлээ тий. Дандаа илүү гэмтэлтэй хүмүүс төр ажилладаг ч юм уу тий. Тий ер нь бол 6 сарын одоо сурсан тэр нөгөө хувийн дасгалжуулагч бол ерөөхдөө хүмүүсийн одоо нөгөө шейпэнд орох тий гоё турах ч юм уу гоё болох тиймэрхүү юмыг бол хийх ер нь бол мэдлэгтэй. Тэрнээс өшөө цаашаа одоо нөгөө физиотерапи гэл одоо chiropractic ч одоо монголоор өгдөг лээ chiropractic ч барай гэж яваад байгаа шүү тий. Тий одоо нөгөө дуурж мураал гэдэг шүү дээ. Би одоо би янз янзаар одоо засал хийдэг. Тийм болохын тулд бол ер нь бол баг 3-4 жил баг university team сурч ич team нөгөө яг тэр injuryтэй ажиллан teamтэй ажиллан тэр чинь бас нэлээ нөгөө цаашаа баг энэ чиг баг гэдэг гэсэн үг. Тийм тэгээд нэлээсээ сурж ич л ер нь тийм тэр injuryтэй хүмүүстэй ажиллана. Тэрнээс 6 сар зүгээр нөгөө одоо ингээ курс төгссөн хүмүүс бол бас инжиритэй хүмүүстэй ажил болохгүй. Яг бол тэрийгээ бүр цаашаа сайн мэдхгүй учраас тийм сайн одоо нөгөө muscle тэр joint тэл тэр чинь бүх юмнууд холбоотой байгаа шүү дээ. Nerve энэ төр гэл тий. Одоо зүрхтэй холбоотой ч юм одоо жишээлбэл зүрхний өвчтэй хүнд бол бас одоо хамаагүй бас дасгал хийж болохгүй тий. Одоо ингээл нөгөө суугаа муугаа хүмүүс гэл одоо тэр university төгссөн хүмүүс бол айгүй бүр одоо нөгөө өвчтэй зүрхний өвчтэй суугаа тэгэл одоо нуруугаа гэмтээсэн ч юм уу тийм хүмүүстэй тусгаар ажиллана гэсэн үг. Яг 6 сар бол тэрийг бол бүгдийг сурч чадахгүй тийм. Өөрөө шууд болохоор яг илүү нөгөө нурууны гэмтэл авсан хүмүүст очдог тэр төв дээр ажилладаг. Тийм би болохоор зөв нурууны гэмтэл тэгээд өвдөгний гэмтэл дээр ер нь бол хөвчлэн ажилладаг. Бас дээрэс нь бас нөгөө жирэмсэн хүмүүс хүүхд гаргаад postnatal prenatal гэж тэр дээр бас ажиллана. Яг л тэдний чинь бие чинь бас ингээ өөрчлөгдөн одоо жирэмсэн болохоор бас яадлахын таслаа хийж болохгүй. Төрсний дараа бас хүний бие чинь өөр болсон учраас бас өөр юм өгнө. Тэр дөрөв одоо prenatal postnatal тэгээд одоо нурууны өвдөгний гэмтэлтэй хүмүүс төр бол ерөнхийдөө илүү ажилдаг. Тийм тэрэндээ илүү сонирхолтой ажиллах, тэрэн дээрээ илүү мэрэгдсэн, тийм илүү их сурсан тэрэн дээрээ. Миний бас нэг нуруу өвдөөд тэгээд найзаасаа яг зөвлөгөө аваад дасгалуудыг хийсэн л дээ. Айгүй амархан дасгалууд зааж өгсөн мөртлөөсөө маш гайхалтай үр дүн хүрсэн. Яг тэр дасгалаа хиймүүд өвчин байхгүй болчихвол тэгэл залхуурал дасгалаа хийхээ болчин буцаад өвдөд байсан. Тийм ер нь тий хөдөлжээж ер нь альва миг recover болно. Ягаад бол хүн чинь цусны нөгөө нэг эргэлт сайн байж ах тусам улан юм чинь шинжлэгдэж улам recovery хийн. Хэрвээ суугаад байх юм бол илүү удаан л гэсэн үг. Цус чинь нөгөө эргэлтэх тусмаа юм чинь шинжлэгдэж яадаг шүү дээ. Тий even залуу байхын тулд дасгал хийгээд байвал цус чинь улам гүйж ах тусам улам гой сэргэг тий улам гой залуужна л гэсэн үг. Тэгэхээр ер нь одоо эмчнэртэй би маш олон төрлийн эмчнэртэй ярилцлаа. Тэгэхэд бүгдээрээ ер нь бол өвчин тусгүй эрүүл байхын үндэс нь хөдөлгөөн, эрүүл хооллолт.
Өөр нэм гэхээс илүү амьдралынхаа юмлыг зөв одоо хөдөлгөөнтэй зөв хоолой идэх юм бол эрүүл байна гэдэг чинь. Тэгэхээр яг өнөөдөр бид нар маш язтай яг найз маань Монгол амралтаараа ирээд тэгээд яг энэ төрлийн зөвлөгөөнөд өгч байна. Тэгэхээр за нурууны одоо өвчний талаар ярил да. Нурууны өвчтэй хүмүүс бол Монгол бүр ингээд эргэн тойрон ингээд хуруу таарлал. Тэр бол ойлгомжтой. Яг ойлгомжтой. Аюуг сууж ин. Гэхдээ энэ бас нэг өөр хүний буруу бишэлтэй аюух нэг одоо хөдөлгөөнтэй энэ төр ч одоо яхантай суухасаар аргагүй тийм ээ. 2-3 цагаар маш удаан сууж ийн. Илүү суух тусам нурууны чи одоо нийчүүл байдал хүн чи ингээд гой тагшин байнг суuna гэж байхгүй шүү дээ тийм. Ингээд хөдөлгөөнд орсон хүн чи явандаа ингээд нуруу мургаа ингээд бүгтэлгээл суун шүү дээ. Тэгээд тэр позишн дээр удаан байлахаар чинь тэр чинь нөгөө дискний чинь нөгөө нэг яг ингээд позишнд байх юм чинь ингээд гарах ч юм уу одоо диск слип гэж үүдэн шүү дээ. Тиймэрхүү юм их тохиолдно. Ер нь бол их буруу суугаа байдлаас бол нурууны өвч их гардаг. Especially би одоо ингээд Лондон ингээд ажиллаж байхад офисын ажилчин ч юм уу тий аль сулын одоо удаан машин цуудаг хүмүүс ер нь дандаа нурууны өвчтэй ирдэг. Тэрнээс бол хөдөлгөөнтэй хүмүүс бол тийм амар нурууны өвчин бол бага. Unless одоо нэг body building хийгээд амар нэг хүнджин өргөө тэрнээсээ нэг буруу өргснөөс болсон л байж юм гэхээс тэрнээс ихэнх нурууны өвчин бол суугаас л эхэлдэг гэж. Тэр яаж үрсэн сэргийлэх вэ тэрнээс одоо бид нар бүгдээрээ л удаан сууж штэ офис ажил ялцчихгүй чинь ялцчихгүй төвлөрд удаан сууж. Тэгэхээр тэрнээс яаж сэргийлвэл одоо яавал тэр яг нуруугаа өвдөхгүй хэмжээнд байх боломжтой вэ? Сэргийлэх юм бол нэгдэж хөдөлгөөн хийнд хоёрдож булчингуудаа гой чангална. Булчин чанга байгцсан одоо гидсний булчин, бүхсний булчин бүх булчин чанга байгцсан өшөө бие гой ихцхэн суугаад одоо нуруугаа нийчрал байдалд оруулахад илүү амархан гэсэн үг тий. Булчин байхгүй бол хүн чинь тэгэл ингээл нөгөө сулраал явчих. Сулраал явал тэгэл одоо позишн ч улам ингээл булчингүй хүн чинь ингээл амархан бүхтийн амархан нуруугаа бүрийн хэлбэрт оруулна тий. Айлсэл бүр ингэж зөвхөн энэ тийш одоо бүрийн хэлбэрт оруулах бас нөгөө урагшаа ингээд нөгөө гидстэй хүмүүс чинь ингээд гидсэн урагшаалаад одоо нөгөө нэг хотоогоод хит хотоогоод тэр чинь бас нөгөө тал руугаа явчихж байгаа шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол дасгал хийгээд булчингоо гоё чангалаад ер нь бол бас aware тий өөрөө одоо би одоо ямар ингээд өнөөдөр сууж явахдаа бас ингээд бие засаад гоё ингээд тэгшгэн суугаад явж байвал мэдээж байнга суух бол зогсож чадахгүй энэ амар трафиктай газар тий. Тэгэхээр бас aware тий сууж явахдаа бас ингээд за би ингээд удаан сууж байгаа юм бас тий зөв хэлбэртэй сууч юм уу тий бас хитрхийн удаан ийм нэг юм буруу байдлаар суухгүй. Тийм офис дээр шүү дээ. Одоо Лондон дээр жишээлбэл офиснууд дээр айгүй их тийм нэг Swiss ball гэдэг дээ шүү дээ. Ийм том юм бөмбөг. Тэрэн дээр хүмүүсийг айгүй их суулгаж байгаа. За. Сандал дээр суулгахаасаа илүү. Яасан гэхээр тэрэн дээр суугч хүн чинь ингээд яг зөв хэлбэртэй сууд юм лээ. Хэцүү сууч чадахгүй. Тийм тэгтээ тэрэн дээр бас өдөржингөө сууж болохгүй л тийм. Хаяа бас нөгөө relax боллгүй л яг. Тэгтээ ерөөхдөө 80% ер нь бол цэх байхыг хичээх хэрэгтэй. Тийм тэглээгээд ингээ хүчлээд байхгүй те. Ингээд яг л ингээл гоч цэх нурууж өвдөхгүй. Тэр ингээ суухаар ингээ нуруу мэдэрдэн штэ өвдөд ингээ сонирн болоод тийм байвал ингээ жахан босоод хөдөлгөө ингээ бас ингээ цэх сууж байвал бас айгу туслана. Тэр бас дасгал иж ер нь булчингаал чангалах хэрэгтэй. Тийм. Одоо сайн нөгөө бас сонин point хэллээ. Том гизтэй болчих юм бол нуруу нөгөө урагшаа ингээ хотоочдөг. Тэгээ хотоо гэдэг чинь бас буруу хэлбэрээ. Ер нь бол 30-аас дээш насны за ялангуяа Монгол эрэгтэйчүүд бүгдээрээ юм жоохон гизтэй. Тэгэхээр нуруунууд нь бүгдээрээ буруу хэлбэрт орсон байгаа юм байна. Тэгэхээр гизтэй хэрнээсээ тэр нурууныхаа булчин чангалаад ингээд тэгшин нуруутай байх юм боломжтой. Эсвэл заавал тэр гизийг алгах хэрэгтэй юу? Тэрэн дээр гизтэй хэрнээ дотроо сайн булчин чанга байвал бас нурууны өвчин бол бас их биш. Гэхдээ ер нь бол гиз бол ер нь л тэгэл ер нь урагшаа ингээл татаал нуруугийн чинь тэгэл хотоолгоо шүү дээ бас тий. Ер нь тэгтээ гидстэй хэрнээ чанга булчинтай нурууны өвчин байхгүй хүмүүс бас байгаа. Тийм тэр яаж нурууныхаа байрлалыг яаж авч явж байгаас шалтгаална. Тэгтээ гидстэй байх тусам л ер нь илүү хүндрэлтэй тэр байдлаа нийчүүл байдлаа одоо нэг авч явхад бас тэгээд бас зарим хүмүүс шүү дээ амар турхаа хэрнээ ямар ч булчин байхгүй. Тэгэхээр бас адилхан нурууны өвчтэй. Тэр бол одоо гидстэй гизгүй асуудал биш. Хамгийн гол нь яаж нуруугаа нийчүүл авч явж гин яаж гой булчингаа чангалж ин тэрнээс толно. Зарим боди билдинг хүмүүс чинь ингээл нэг гидсэн ингээл харахад ингээл нэг юм том тгсэн ингээл амар булчинлагтай амар гоё постер энтертэй байдаг шүү дээ тий. Тэр бол ер нь булчинтай л холбоотой. Одоо core strength гэж ярьж байгаа шүү дээ тий. Одоо нэг зүгээр гадаа ингээд six pack биш нэ дотор байгаа тэр нэг core strength тэр чинь бүх ингээд нэг бүслэгээр ингэж бүх талаар нэг зөвхөн урталтаа ингээд нэг six pack та биш тий. Тэрнтэй л холбоотой гэсэн үг тий. Тэрнээс турхайч тарганч ер нь бол core strong байх хэрэгтэй. Тэгвэл нурууны ер нь бол
өвчнөөсөөс одоо ямар нэгэн нурууны өвчтэй болмооргүй байвал ер нь бол тэгэл нурууныхаа болчин, гидснийхаа болчин гэх 90 50-ны хэвлийнийхаа болчин бол чангалах нь хэвли бүкс тэр бүх нөгөө одоо нурууныхаа хавийн болчингуудыг гоё чангалаад тэгэл гоё ер нь бол нийчүүл нуруугаа нийчүүл гэдэг чи одоо зарим одоо пилатес центртэй нийчүүл гэхээр ингээд нуруугаа шах гэдэг байхгүй. Тэр чинь нийчүүл биш. Нийчүүл гэдэг чи хүний нуруу ямар байх хэвээр төрөлхий одоо ингээд жоохон бэби сохсон шүү дээ. Тэрний нуруу нь ямар жаахан юм хотгор идэв шүү дээ тий. Жоохон юм хотгор одоо хүн өөртөө амар хотгор нуруутай юм байна. Бас тэгшин нуруутай юм байна. Тэр хүний ямар нуруу ямар байх хэвээр тэр зогсож хахад ингээд нуруу чи ямар ч ингээд нэг юм зовиургүй тий. Яг тийм нурууны хэлбэрэл барьж авч явах хэвээр гэсэн үг. Тийм. Тийм ээ. Би бас нөгөө нурууны гимтэл авчаад тасгал хийгээдсэн нөгөө буруу тасгал хийжсэн юм байна лээ. Тэр нөгөө сонголт хийж болтгүй юм байл шүү дээ. Тэгэхээр яагаад юу гимтэлтэй хүмүүс сонголт хийж болохгүй байгаад идэм болоо. За сонголтыг болохоор хүмүүс аяг нөгөө буруугаар ойлгоод байдаг байхгүй. Сонголт гэдэг чинь ер нь бол release тэрнээс бас ингээд юм ингээд аим ингээд сунгаад байх юм биш те. Яагаад бол бидний бинт ч айгүйх nerve гэж байгаа. Одоо ингээд хажуудлын гуйны хажуугаар ингээд дээш ингээд nerve. Бид нар чинь нуруу муруутай бүгдээр ингээд холбоотой. Одоо хитрхи ингээд бүр ингээд хүчлээ сонголт хийгээд авах юм бол тэр nerve-д чинь гимтэх тийм тал байгаа. Тэгээд одоо injury-тэй өнгөд чи одоо nerve ингээл жаахан ингээл бэртцэн байна л гэсэн үг шүү дээ тий. Injury гэдэг чинь nerve-тэй бас айгүй холбоотой тий. Тэгээд тийм injury-тэй байхдаа ингээд хитрхи сонголт хийгээд бол nerve гимтэчүүл улам өвчин илүү болно. Тэгээ буцаад recover болоход айгүй хэцүү. Тийм учраас хэрэг одоо гимтэлтэй хүмүүс одоо булчнаа сайхан амраая одоо гэж бодож байна. Foam roller гэдэг шүү дээ тий. Дугуй нэг юм массаж дээр нэхтэл ингээд одоо ингээд одоо бараг л одоо булчнаа бараг илтээд байгаа юм да тий. Илтэр шиг тийм тий. Тэрнгээр сайн тэрнгээр ингээд булчингаа амраас нь сонголтоосоо илүү дээр үр дүнтэй. Тэгээд recovery болоод бүх ингээд нэг injury-га recovery болсон хувьд жоохноор одоо нэг сонголтоо хийгээд тэгж болно. Гэхдээ сонголтоо ихтэй тэгж өвдөлтөл нэхгүй. Би ч гэсэн одоо хизээч сонголт өвдөлтөл хийдгүү. Йога могоо чинь бас ингээд бас жоохноос тэр чинь тэр сонголттой болно шүү дээ. Альва юм ингээд шууд ингээд шахаж болохгүй шүү дээ угаасаа тий. Ер нь шахаад өвдөөд сонголт хийж хахад би чи өвдөөд байвал тэр бол буруу гэсэн үг хийж ин гэсэн үг тийм үү. Одоо ер нь тэр маш илбэгдээ. Ер нь би яг хөө нэлээд хэд хэдэн багш нар дээр явж ирсэн. Бүгдээрээ л ер нь тултлан шахдаг шүү. Өвдөөд байна гэхээр зүгээрээ ингэж байгаа дасчтэй баг. Тийм тэр бол яг гимтлэг магадлал өндөрсөн шүү дээ тий. Яг сонголтоо миний хувьд бол би айгүй сонголт цайтай хүн намайг хичнээн шахсан ч би надаа би бол зүгээр надаа гимтэл авахгүй. Би зөндөө олон хүмүүстэй ямар ч сонголт байхгүй тий. Бүр ингээд айгүй амархан юм нэг сонголтын тасал хийж чаддгүй тийм хүмүүс байгаа. Тэд нар чинь ингээд шууд шахчин бол шууд нойрлон л орно. Тэр хүмүүс чинь тэр булчнаа биш. Бүр тий одоо энэ бүх joint юм хүмүүс сунгаачих байгаа байхгүй. Ер нь хүний joint бол тэгж сунгадч болохгүй. Ер нь хүний joint бол ингээд supple байх хэвээр. Тэгтээ бол тэгж амар ингээд сунгаж болохгүй. Тэгэх юм бол nerve бас одоо nerve тэг joint-удаа ер нь бол гимтэж ийна л гэсэн үг. Яг залуу байхад тэрийг хүн мэдэрдэггүй байхгүй юу. Миний ихэнх клиентууд бол нэлээд бас тий олон жилийн буруу юм хийснээр хөгшрөөд тэрийг одоо нөгөө мэдэрч байгаа хүмүүс. Одоо тэр юм буруу байсан байна гэдгийг мэдрээд одоо надад ирж байгаа. Тийм хүмүүс байдаг тий. Ямар амар юм тий. Тий, ер нь бол залуу хот юм мэдэгдэхгүй байхгүй. Сонголт хийгээл ингээл яасан ч ингээл буцаагаад би чинь юмдээ орчод байгаа юм шиг хэрнээ. Яг ороогүй л яванда олон жилийн дараа чи баг багаар тий. Одоо жишээлбэл одоо хүн чинь ингээл тэг явж байгаа хүмүүс шүү дээ. Би зүгээр байна гэл тэгж байгаа хгүй. Тэр чинь нөгөө нэг биедээ ер нь авч явах хэвээр жингэл тех хэвээр. Тэр жингээ техгүй дэндүү хүндэрчээр чинь тэр чинь одоо чиний joint одоо ингээл хөлмөлч айгүйх илүү ачаа авч явж гин гэсэн үг. Тэгэхээр хурдан хөгшөрнө гэдэг чинь илэгдэн гэсэн үг. Тэр нэг 50-60 хүрээл одоо өвдөгний өвчтэй өвдөждэн тий. Хичнээн залуудаа тэрийг мэдрэхгүй ч гэсэн тэр бол яванда ирээдүйд тэр бол ер нь бол асуудал үүсгэн тодорхой юм байна тий. Үүсгэн тийм. Тэгэхээр ер нь багасаа л ихэр бүх юмэг тий зүгээр л хийж авахгүй бол. За ядчил илүү жинтэй байсан ч гэсэн булчингуудаа хөгжүүлнэ булчингаараа. Булчин ч бас өөрөө дааж явна шүү дээ тий. Би чамд хэлжсэн ягаа би нөө хүүгээ гаргачаад тэгээ би хүүгээ гаргатлаа өдөр болго ерөөсөж юмд явсан. Ягаад гэвэл би одоо булчин сайтай баг тусмал хүүхдээ сайн одоо асарч чадна тий. Өөрийгөө арчилдсан би хүүхдээс арчилж чадна гэдэг. Тэгээд би болохоор зөв нэг хийсвэр хийлгсэн. Тийм тэгээ хийсвэр хийлгчээд гарч ирээд тэгсэн чи юм чи за чи одоо өстө хөдөлж болохгүй шүү гэнэ намаа. Тэгээ би болохоор зэрэг хөдөлгөхөд надад ямар ч зөөр байгаагүй. Яг л би нөгөө булчин сайтай болохоор булчингаа хэрэглээ нөгөө энэ нөгөө C-section юм хэрэглэх биш тий.
нөгөө одоо гиз мэдснийхаа болчих хөл мөлийнхаа болчнаар л юм хийж байгаа байхгүй. Тэрнээс бол ингээд нөгөө одоо булчингүй ч нэг энэ юугаа яг энэ жирийн дээр ингээд тэрийг нэг ачаал өгдөг. Тэгээ би босоод ингээд шууд жолоо орсон байхгүй юу? Ариун цэврээрээ sorry. Тэгээ орсон чинь гараад ирсэн чинь юм чи яа ганцаар орж байгаа чинь болохгүй шүү. Тэгээд миний хувьд ямар ч хүндрэл байгаагүй тэр. Ягаад гэвэл би өөрөө аюу нэг эрүүлсэн учраас тэгээ би нэг аюу гоё чанга strong байсан учраас би тэр бол надад тийм амар хэцүү санагдаагүй. Тэгээ надад хүмүүс илчсэн C-section ихэрсэн амар хэцүү дараа нь чи амар зовн амар хэцүү гэжсэн. Надад тийм мэдрэмж ерөөс төрөөгүй. Магадгүй би аттай байсан байж магадгүй. Гэхдээ миний бодлоор миний хийжсэн тасгал тий өөрийгөө одоо нэг сайн бэлдсэн байна. Сайн бэлдсэн тэд нар айгүйх надад туссан гэж бодож байгаа тийм. Тэгэхээр нөгөө нэг ингээд хүүхдэд харахад аюу гоё бас тийм нэг зовёртой ингээл ятраал ингээл зовоод байхгүй тийм ингээд хүүхдэд аюу гоё байж чадсан. Тийм байна. За ер нь бол булчингийн мас аюу чухал юм. Тэгэхээр манайхаа яад вэ хэрэг фитнес очоод дасгал хийгээд булчингийн мастай бол ихээр дандаа нэмэлт нөгөө уураг ер нь ихвчлэн санал болгодог л доо. Тэгэхээр нөгөө өөрөө болохоор үйлчлэгч нартай ерөөсөө тийм нэмэлт уураг санал болгодоггүй шүү дээ. Дандаа яг хоолтоор нь хоолны зөвлөгөө өгөөд хоолоор нь давхар булчингийн масыг үүсгэх явж байгаа. Тэгэхээр ер нь булчингийн мас үүсгэж байгаа бол заавал тийм нэмэлт уураг хэрэглэх хэрэгтэй юм уу? Одоо бусад судас тэлэгч ч юм уу. Ер нь янз бүрийн юмнууд аюу их нэмэлтээр санал болгодог л доо. Тэгэхээр тэр ер нь яг хэрэгтэй эсвэл бүцгүн хоолоор анги хүн тэжээлээ аваад булчингийн мас үүсгэх ер нь боломжтой гэдэм үү? Хоолоор мэдээж бүх юмыг авч болно. Тийм яг хоолоо зөв тэ одоо хэдэн грамын одоо тэр хүн одоо протеин тэ карб юу гэхтэй тэрнгээр бүх юмыг хоолоос авах боломжтой. Миний хувьд бол vegan мегэн team client надад байх юм бол мэдээж тэнчнээс нэг одоо уурга авахд аюу хэцүү. Team тохиолдолд бол би за одоо протеин shake ч юм уу те уу гэж хэлдэг. Гэхдээ уухтаа тэргээ сайн судал бас хамаа намаагүй юм авч болохгүй. Тэр чинь тэр natural биш юм чи угаасаа тий. Сайн судалж байгаа аль natural талаасаа, аль vegan талаасаа, аль тийм органик талаасаа тийм бас сонгох гэж vegan хүмүүс бол зөвлөдөг. Тэрнээс махаддаг тийм хүмүүст бол би хоолноос аав гэж юм зөвлөдөг. Миний өөрийн хувьд бол би бүх юмыг хоолноос авдаг. Би нэг дээр үед competition ороод ингээд bodybuilding team competition орж исэн байхгүй юу. Тэгээ тэр үед нөгөө нэг айгүй хилээ юм хэрэгэлсэн. Тэгэхэд надад айгүй мэдхгүй айгүй муугаар нөлөөлж исэн. Одоо гиз амир дүрх ч юм уу те ялсвал ингээд яг л ингээд биеийн дотор тэр хоол ингээд digest ингээд өөр ингээд шингэхгүй байгаа юм шиг надад санагдчихсэн те. Яг л жижигхэн хоол биш юм чи хүн чинь бид нар ч нөгөө яг хоолол ингээд нөгөө нэг digest болох юу та. Гэхдээ зарим хүмүүс нөгөө протеин уусаар бас урчдаг л та. Миний бодлоор бол болж өгвөл хоолноосоо аав Монголд амар гоё мах байна те grass fed те англид ч бас grass fed мэд ч бас ховор те өнтэй ховор бид нар айгу азтай амар гоё мах байна биднэрт grass fed мэд нь ер нь бол болж өгвөл те гоё grass fed мэднээсээ протеин аваад тэгсэн илүү бит чинь илүү зүгээр би чинь илүү шингээж чадна тэрийг те тэгэхээр ходоод гидсэнц чи илүү сайн нөлөөлнө зөвхөн одоо ингээл булчин гэл одоо ходоод гидс алаад иж болохгүй шүү дээ те бас нөгөө нэг unnatural мэдэх тусам эн чинь илүү их ажилч тэргээ шингэн тийм учраас те болж бол natural юм ал хүний биед юу орж юу шингэх хэвээр тэрийг л ер нь авч ивэл зүгээр тийм ээ те за Монголд ирээд харсан чи ер нь нэг байхгүй жаад ирэхээр хүмүүс нэг содон юмнууд ингээ ажиглагддаг шүү дээ. Тэгэхээр нэг яг мэрэгжлийн хүний үүднээс энийг нэг ингээд ийм зөвлөгөө өгчүүл зүгээр юм да гэсэн нэг юм харагдсан юмнууд байна уу? Харагдсан юмнууд байгаа. Тэгвэл Монголд айгүй гоё байна. Яг үндэ хэлэхэд хүмүүс бас айгүй гоё тал зөндөө байна тий. Тэгвэл харагдсан юмгүй л их сууж юм. Тий хүүхдүүдтэй маш их одоо скрин өгч जैन одоо iPad утас тий. Би ч гэсэн хүүдэд өгдөг. Ер нь хэцүү шттэ хүүхдтэй жоох хүүхдтэй гэдэг чинь бас өөртөө чөлөө гарах гал хүүхдээ цаа ингээд нэг жаахан юм үзүүлчихэд би жаахан чөлөөтэй байчих ч юм уу тий мэдээж энэ айгүй хэцүү тэгтээ болж өгвөл одоо нэг хүүхдүүдэд жаахан актив байлгаасаа тий жаахан хөдөлгөөнтэй байлгаасаа хүүхдүүдтэй баг чихэр өг тий айгүй их чихэрлэг юмнууд их өгч юм тэгээд хүүхдүүд тий одоо нэг идж байгаа порц тий одоо ингээ харж байхад ингээ би ингээ найзуудтайгаа ч юм ингээ гарахад ингээ хүүхдүүд яг л ингээ том үний порцоор иддэг тий. Тэгээд том үний порц өгчөл за хоолоо дуусгах гэлээдэг тий. Тэр чи хүүхд ингээ чи амар жоохон тий. Тэгээд шахаад харч нөгөө хүүхд жицээр гад ингээ нэг холоод нь сунаад илүү л аппетиттай болол байна. Тэр чи явандаа хэмжээнээсээ хідээд байвал тархагч нь диабетис болно диабети гэл одоо нөгөө хэлээд байгаа нөгөө одоо joint problem янз янзын ирээдүйд тэр муугаар нөлөөлнө. Тийм учраас миний бодлоор одоо харж байгаа юм нэг юм бол хүүхдүүд бол
айгүй их суугаа байна. Тийм. Хөдөлгөөн багтаа. Тийм. Гэхдээ нөгөө орчиндоо бас хэцүү л байна л да тий. Ингээл машин цугаал нааш цаашаа ингээл удаа явна тий. Хэцүү байгаа ч гэсэн болж үйл хүүхдүүдгээ тий. Голиагаар дээр авчиж ч юм хөдөө авчил энэ гоё beautiful ийм гоё талтай газар ч хүүхдүүдээ сайн гүйлэг, сайн хөдөлгөөн хийлэг тий. Тэгээд дээрэс нь ер нь бол хүүхдийн хоолыг хүүхдийн порцоор нь л үг. Хүүхдээ чинь гиз ямар л ингэ жижигхэн гизтэй нэг иймэрхүү л хотод байгаа шүү дээ тий. За ингээд найзаагаа харахад одоо нэг 20 жилийн өмнө ямар байсан яг бүр тэрнээсээ илүү залуужаад байгаа байхгүй жил их товсон. Тэгэхээр яаж ингэ залуужаад байна аа? Нууц цаасаа нэг хуваалцаач. Залуучаас илүү одоо би магадгүй нөгөө эрүүл болохоор чинь хүн илүү нөгөө нэг залуу байдлаа барьдаг тий. Одоо би жоохон бахта ингээл хамаа намайг үдчихдэг ч юм уу. Тэгэхээр одоо нүүр одоо нэг нүүрний яарсан ингээл нэг жаахан одоо нэг glowing биш ч юм уу тий. Тэгээд нөгөө тасал масал хийдэг байсан болоо жаахан одоо хүний нөгөө posture гэдэг чинь үнийг айгу хөшрүүлдэг шүү дээ. Гоё posture байхцсан хүн илүү залуу харагдан тий. Тэр мөрнөөс болоо тэр үед арай жаахан тий бас одоо яхаас илүү гоё залуу бүр илүү залуу харагдаад байгаа. Тий баярлалаа. Тэг ер нь сүүлийн одоо Лондонд нүүж очсноос хойш ер нь одоо health and fitness орсноос хойш ер нь бол би consistent байгаа. Ер нь бүх юм ер нь бол өдөр болгон ер нь бол дасгал байн хийдэг. 10 минут, 20 минут, 30 минут хамаагүй би бие хөдөлгөөн цусаа эргэлдүүлээд тий. Тэгээд дасгал хийн. Өдөр болгон ер нь боолж өгвөл эрүүл идэнэ. Тэгтээ бас нөгөө эрүүл идэхгүй гэж байна штэ. Хүн л эн чин тий. Байнга ингээл гоё юм гэж байхгүй штэ. Хаяа бас тий бургер идвэл идчихин тий. Тэгтээ ер нь бол буцаал юм дээр очдог. Буцаал эрүүл юм дээр очдог. Жишээлбэл нэг өдөр бургер идвэл маргааш за өнөөдөр би өчтөр бургер идсэн юм чи өнөөдөр одоо би эрүүл хооллох хэрэгтэй шүү тий. Дасгал нэг өдөр одоо хийгээгүй байх юм бол за би дасгалаа өгөн ч өнөөдөр ингээд хийн шүү гэх тээ. Тэгтээ би бол тэгж хэтрүүлж юм хийжээч хийдгүү. Яг л баланстай хийхийг хичээдэг. Эхэндээ би жаа хэтрүүлж хийчихсэн байхгүй. Тэгээд тэгсэн чинь надад бүр ингээд өөрөөр нөлөөлсөн тэр нь хитрхи ингээ хийхээр зэрэг нөгөөдгөөс залхаад бүр хиймээргүй санагдаад тээ. Тэгээ миний бодлоор бол минь одоо залуу байхын тулд ер нь аливаа юм consistent тогтмол байх хэрэгтэй, тууштай байх хэрэгтэй. Тогтмол тууштай байх хэрэгтэй. Одоо медитейшнтэй адилхан удаан тэгж нүширсэн байх шаардлагагүй өдөртөө 10 минут чадхаараа л юм хий. Гол нь өдөрт би өөр хотлоо би нэг эрүүл зүйл өөртөө хийш шүү өдөрт тий. Өнөөдөр би нэг эрүүл юм мэдэн шүү. Би нэг эрүүл хөдөлгөөн хийн шүү. Тэгээ өдөр болгон л өөртөө тэр цагийг 5 минут ч хамаагүй гаргачлах хэрэгтэй. Тийм. Миний бодлоо тэр болгоомж эрүүлээд үр дүнгээ олон жилийн дараа өгөөд байна. Тийм, consistency л гэсэн үг. Тийм. Тэрнээс одоо би одоо турлаа одоо 3 сарын дараа турна би гэнэ гэл хөтлөө ингээл турах гал. Одоо ч олон жил нөгөө. Тийм. Олон жил би одоо нөгөө аюу хүмүүстэй ажиллаж байгаа. Ер нь бол надад тийм клиентууд урд нь байсан. Би ч нөгөө энэ жив одоо илүү хийж урд нь нөгөө турыг гэсэн зорилготой. Одоо би одоо урмаа их чинь 3 сарын дараа би тгийгээл те. Тийм хүмүүс бол ингээл ерөөхдөө 3 сартаа амар гоё олчвол буцаал хэмд орчдөг байхгүй юу. Яг л тэрнээс би ингээд залхаад тэгээ би ер нь тийм нөө shape гэсэн юм хийхээ болсон. Надаа өөрт нөгөө нэг бас тэр урамгүй энэ мотивашн нөгөө яг тэр үнд хичнээн хилээд ойлгодог байхгүй. Би одоо 3 сарын дотор ч хөтлөө турах хэвээр ингэстэй гэж хоолоо барайл ингээл тэр нь бүр одоо эсрэгээр нөлөөлөн бас илүү эрүүлж баг илүү юм ер нь баланстай л хийхгүй бол тий ер нь юм чи эсрэгээр нөлөөлнө шүү дээ тийм учраас ер нь consistent тэгээд багаар өөртөө тохируулаад тэрэндээ стресстгүйхээр тэжлэх хэрэгтэй тийм. Тэр ямар нэгэн геймпл авсан хүмүүс бол ястаа жинхэнэ нөгөө өвчнөс эдгэхийн тулд яг ингээд тогтмол зөв хийдэг баг тий. Тийм би одоо нэг геймпл авсан өвдөгний бүр ингээд амар том геймплтэй охин надад ирсэн байхгүй. Бүр ингээд нэг удаа сквот ч хийж чадахгүй тийм өхөрчсэн байхгүй надаа. Тэгээд урд нь тэр охин ингээд бүр ингээд туурна би яста гоё олно гэл ингээд хийсээр бат ингээд авцсан. Тэгээ над дээр репетер амар өслөөлсэн. Тэгсэн чи тэр охин нөгөө гимтл аваад гисэн юм айгу ухаарсан юм уу? Бас хүн чинь нөгөө ямар нэг юм болохоор тэрнээс ухаарад айгу wise болд нь шүү дээ. Тэгээ тэр охин битэр багаар хийгээд тэгээ тэр охин одоо миний хамгийн мундаг strong client яасан гэсэн чинь яг л бас consistent 7 хоног 3 удаа яг нэг цагаар дасгалаа хийн надтай зүг. Гэхдээ эрэхтээ өөрийгөө тэгж амар шахахгүй. Одоо өдөн жахаа юу болох юм бол миний өдөө жахаа юу болж шүү гэдэг надад тэрийг мэдэгдэн. Тэгэхээр бид тэр дасгалаа өөрөөр сонгох ч юм уу те. Тэгээд тэр охин хэлжсэн надад би урд нь өөрийнхөө би балж исэн юм байна. Би амар их дайет хийгээд амар их тэгжсэн. Тэгээ одоо өөрөө бүр илүү гоё харагдана. Яг л тэр юм чи бас хитрхи дайет хийгээд хитрхи дасгал хийгээд гарч ингээд нүүр хүрчийгээл ингээл одоо нөгөө юу гардаг шүү дээ. Ингээл vein man ингэж гарч ирэл илүү хөвшин харагдах бас тал байгаа.
тэд нөх одоо болохоор илүү юм гоё хайлтыг урднах шиг тийм турхаа биш хэрнээ илүү гоё харагдаж байгаа. Илүү гоё эрүүл гоё тий. Тийм тэгэхээр ер нь бол баланстай юм а хийж заавалчгүй одоо нэг 3 сарын дотор турхаалт байхгүй тий. Тийм урт хугацаанд эрүүл мэндэ бодох нь л юу хамгийн чухал. Тийм хамгийн гол нь яагаад бол тэгэхээр юма гимтэй ч юм бол бүр юм чадахгүй шүү. Тэгэхээр тэр бол би бас яг өөр яг гэвжсэн. Нөгөө булчин мас нэмээгээл тэгээ багшаар ангууд чадчихээн гэл хөндрүүлэл сүулдэ бараг 100 хил литрээр суулт хийгээд тэгээд хөт өвдөд эхлэхээр үзүүлсэн чинь үний өрсөл явагдсан байсан. Түүхэн дээр үний өрсөл. Тэгээд би нөгөө солонгот үзүүлсэн байхгүй юу. Яг тэр нөгөө ясны өрсөлөөр мэрэгсэн хөлний нурууны эмнэлэгт очив. Тэгээс зураг харангуйтай юм чинь чи бүр амар хүнд жингэр дасгал хийсэн мэн эсвэл маш хүнд ажил хийдэг хүмүүс чи алийг хийсэн гэд зураг хараа шууд асуусан. Тийм үү. Тэгээ би яг нөгөө одоо юу гэсэн бие бүрэн бэлдээгүй ээжж шууд хөндлөө орсон учраас одоо яарал гэ бас ингэ хурдан болчихсон чигээл яарал шууд хүнд жингэр хийсэн чинь буцаагаад өвний өрсөлтөд болоод одоо тэр чинь эмчлэх гэж бүр айгүй удаа хугацаа орж байгаа. Тэгэхээр ч дасгалаасаа бүр гарч байгаа юм шүү дээ тий. Тэрнээ залхаад илүү идэн болоо таргална тий. Тэгэл нөгөө хүнд жингээ яаж өргөнөө гэж очихосоо өмнө сэтгэлээр унаад эхэлдэг те. Тийм. Ер нь ингээ шатар тоглож байгаа юм шиг те. Шатар тоглохдоо нөгөө нэг дараагийнхаа мууийг дандаа бодож авдаг те. Ер нь бол эрүүл мэнд дээр ч гэсэн ер нь нөгөө нэг ирээдүгөө бодож юм хийх хэрэгтэй. Тэрнээс одоо зүгээр ингээл одоо би энийг идчихвэл би одоо ингээл тэ болно биш те. Ер нь шатар тоглож байгаа юм шиг л амьдралыг тэгж бас нөгөө нэг дасгал одоо mindfulness тэрэн дээр бүх юм дээр тэгж харах хэрэгтэй. Хурдан хочих гээд биш те. Тийм шүү дээ. Урт хугацаанд ер нь эрүүл мэнд чинь яах вэ гэдэг нь хамгийн чухал байгаа даа. Гэтэ чи сайн хүн жингийн талаар ярьлаа шүү дээ. Ер нь бол жин өргөх бол аюул чухал. Би одоо урд нь ингээл янз янзын кардио ч юм уу ингээл те гүүч мөгайл ингээл тийм тасал өгөхөдөөс мэдээж бүгдийг л баланс болно л та. Гэтэ миний бодлоор бол хамгийн их мэдэрсэн зүйл бол жин өргөх strength training бол хамгийн чухал юм байд юм байна. Хамгийн их залуужуулдаг юм байна гэдгийг би аягүй сайн мэдэрсэн. Одоо миний гол хийдэг юм бол strength training. Хүнд жин өргөн. Гэтэ тэгж бүр амар өөрийгөө бүр ингээд өвдөлт хүн чинь өрөхгүй ерөөхдөө бол жин өргөн тэр чинь нөгөө нэг одоо булчны чинь чангална одоо чиний нөгөө нэг joint чинь одоо нөгөө нэг үе мөчийг чинь бас нөгөө healthy болгоно. Дээрэс нь одоо хөшрөгдсөн хүний метаболизм тий багасдаг болдог тий багасдаг. Метаболизмыг high байлгах ганцхан зүйл энд байгаа. Энэ дэлхий дээр тэр одоо цаймаа уух мөх тэр бол биш. Muscle your muscle keeps your одоо метаболизм чинь илүү хурдцтай байлгаж барьж чадна. Хэрвээ muscle mass байхгүй бол чиний метаболизм бол байхгүй. Тэгэл хөгшрөн гэсэн үг. Хөгшрөн гэсэн үг. Метаболизм сайн байх тусам илүү хүн чинь турхаа явна тий. Хоолой шингээж чадна. Залуу бүх юм. Энэ тулд strength training бол айгүй чухал юм байна гэдэг би маш их ойлгож авсан. Одоо тэ миний хийдэг юм бол 7 хоногийн 3 өдөр бол ер нь бол дандаа strength training хүнд жинтэй дасгал хийдэг. Хүн жинтэй дасгал хийдэг. Тэгэхээр тэрийг яг өөрөө жин таарсан те бүр амар хүндүүлээд. Тэг би ч н олон жил хийсэн болохоор бас нэлээд хүнд хийн л дээ. Тэгтээ хүний нөгөө нэг strength гэж тий ямар чадхаараа л хийн. Тийм тэгээд чадхаараа гэдэг нөгөө бас өөрийгөө шахаад байхгүй би чадчих юм шахчих гэх тийм биш л дээ тий. Баг-багаар тэрийг одоо дэвшүүлнэ. Миний хувьд бол би нэлээд хүнд хийдэг. Тэг хүмүүс гэдэг чинь одоо би хүн тасгал хийчихэр ингээд амар ингээд баг юм нэг булчинтай болдог гэдэг. Тийм яг эртний хүн шиг юм аа гэж байна. Тийм эзэж болохгүй тийм булчинтай харагдаж байгаа хүмүүс бол аливаа нэгэн extra supplement ууж байгаа. Одоо тарин марин хийлгэлтэгдэж шүү дээ булчингийн. Аль эсвэл 2-3 rep одоо нэг булчин одоо томсох гэх амар хүн дээр 2хан одоо rep-ийг л тавиал дахиад хийгээл тэгжээж булчин чангаар нөхөхөөс 15-аас 20 удаагийн давчилтаагаар ер нь бол хүн жингэрхэд эмхтэн хүн хизээж тийм балки болохгүй. Балки болж байгаа өмнө зарим нь өөртөө нөгөө нэг их хитээ дараа нь одоо дасгал хийсний дараа өлсдөн ш. Тэгэхээр бүр амар идэлтэй буруу юм айдал. Тэгэхээр чин дээр нөгөө булчингийн чин дээр одоо ингээд нэг илүү өөх байх юм бол мэдээж л балки харагдана тий. Тэрнээс булчингийн дасгал хийлээгээд балки болно гэсэн юм бол байхгүй. Би бүр амар хүнд өргөдөг. Амар хүн жиргдэг. Тэглээгээд би хизээч балки болоогүй. Харин тийм амар гоё эмхтэй хүн чинь бол нөгөө нэг гормон ч өөрчлөлт эрхтэй хүн бол айгүй хурдан нөгөө нэг булчин сум эрхтэй эмхтэй хүн чинь өөр гормонтой учраас балки болно гэж айгаад тий одоо нөгөө булчингийн дасгал хийхгүй гэж тэгж avoid болох шаардлагагүй шүү. Ер нь бол 15-20 repetition те булчингийн дасгал хийж байхад бол хизээч балки болохгүй хараа айгүй гоё тоонд болоод арьс
булчин чи аюу гоё чангаад илүү гоё фит харагдана гэсэн үг. Өөрөө нөгөө жирэмсэн болон төрсний дараах хүмүүстэй их ажилтгаа. За төрсний дараа ялангуяа бүгдээрээ эмэгтэйчүүд гидсний асуудалтай болчтой шүү дээ. Тэгэл яаж турах уу гэл, яаж гидсэн асах уу гэл янз бүрийн дасгал хийгээд эхэлдэг л дээ. Тэгэхээр яг ямар тусгай дасгал хийдэг юм бэ? Энд дээр анхаарах юмуд юу байдаг вэ? Ер нь бол жирэмсэн байхад хүүхд төрүүлсэн дараа 6 сар заавалчгүй тусгай дасгал хийх ёстой. Хөл гарны дасгал бол урд нь хийжсэн бол тэрийг carry on болж болно. Гидсний үед бол тэр чинь нөгөө нэг одоо гидсэнд ингээ хоёр энэ булчин байдаг байхгүй юу? Тэр чинь хүүхд одоо ингээд жирэмсэн болохоор зэрэг чинь ингээ салж эхлэн хүүхдээ багтаах гэдэг дотроо тий. Зөвхөн гидсний ч бүх үе мөчнүүд чинь булчингууд нь одоо ингээд сапл болж эхэлж байгаа хүүхдээ төрүүлээ бие бэлтгэхийн тулд тий. Тэгэхээр зэрэг энэ булчин чинь ингээ хойшоо болцсон тохиолдолд энэ дээр одоо нөгөө даралт өгч болохгүй. Даралт өгөх тусам энэ чинь улам хойшлно. Даралт өгдөг дасгалууд нь одоо юу байх вэ? Одоо даралт өгдөг дасгалууд нь одоо sit up байна тий. Хөвтөж жаад ингээ босдог twisting юмнууд байна тий. Тэр чинь back and чинь хажуу тишээ ингэсэн юмнууд байна тий. Одоо нэг нуруугаа янз янзын хөдөлгөөнд оруулах. Тэд нар бол болохгүй. Яг л нуруу чинь тэр спорт байхгүй болчих жоохгүй юм чинь. Энд чинь одоо спорт ч байл корсет чиг энэ чинь онгооч хаш чинь нуруунд чинь спорт ч байхгүй болчихсон. Тэгэхээр нурууны хүчтэй болно. Дээрэс нь энэ хоёр масл чинь онгоогоод буцаад ирэх нь одоо нэг удаашрна гэсэн үг. Удаашрахгүй бүр тэнцээр тогтсон хүмүүс. Дөрөв дасгал хийгээд тогтчихсон болох юм шүү дээ. Хүмүүс байна. Тэгээд дараа нь тэргээ бүр ингээд сойжроор тэргээ буцааж авчирдаг байхгүй юу? Тийм. Тэгэхээр зэрэг ер нь өштэй жирэмсэн хүн болж игэл амьсгалаараа одоо нэг гидсний дасгал хийнэ. Тэр нь юу вэ гэхээр одоо амьсгалаад төрсний дараа юу? Амьсгалаа гарахтаа ингээд нэг гидсэн ингээд одоо хоёр булчнаа буцаагаад ирж ингэж төсөөлөд ингээд гидсэн дотор ингээд одоо вакуум хийн гэсэн үг. Тим тренингүүд хийж бодно. Тэрнээс бол ингээд sit up дэндүү ингэж нэг pressure гэсэн одоо plank гэдэг чинь айгүй pressure гэж шүү дээ тийм юмуд бол хийж болох. Тэрнээс өөр дасгалууд бас ингээд үзүүлэл надад байгаа одоо нэг дасгалын явцх болох бас үзүүлэгдсэн байна. Тийм тэрийг бол YouTube интернет дээр янз янзын хүмүүс би нэрнүүд нөхч ямар хүмүүсийг хараад дагвал бас зөв байна. Төрсний дараа хийдэг дасгалуудын тийм бичлэгүүд байвал бас тийм дасгалын заадаг зөндөө экспертүүд байгаа. Тэдний видеог үзээд тэрийг дагаж болно. Ер нь бол гидсний дасгал төрсний дараа ер нь 3 сар бол би өөрөө хийгээгүй. 3 сарын дараа багаар амьсгалын дасгал хийчихсэн. Тэрний дараа бүр ингээд үзэж байгаад одоо гараа ингээ хийгээд үзэж болдог байхгүй. Төрсний дараа ингээд ийм sit up position гараад ингээ гараа хэр хитэн хуруу тогтож байна. Ер нь бол 2 хуруу л орох хэвээр. Тэрнээс илүү байх юм бол тэр чинь буцаж ирээгүй л юм гэсэн. Миний хувьд бол миний нэг олон жил тасгалж учраас зөвхөн нэг хуруу л ордог гэсэн. Тэгээ одоо хэрвээ одоо төрсөн бол тэрийг мэдэхгүй те төрхөөс өмнө ер нь бол хэдэн хуруу орж байгааг мэдчих хэрэгтэй. Тэгэхээр төрснийхаа дараа буцаад тэр байралтаа очих. Тэр байралтаа буцаад очих гэсэн. Гэхдээ нэг жирэмсэн болохоос өмнө шүү дээ. Ер нь бол тийм мэдээд авчин. Тэгэхээр нь 2 хуруу л гэж ярьдаг. Тийм. Тэгэхээр хамаагүй буруу дасгал хийх юм бол энэ ингээ онгорч ирээ тогтчих юм бол дахиад нурууны спорт байхгүй болоод нурууны өвчтөй болох юм биш үү? Тийм, нурууны өвчтөй болно. Дээрэс нь эн чинь ямар спорт авах ингэж унжиж аваа. Унжих нь шүү дээ. Урсаа унжиж гараад ирэх. Тийм. Ер нь хүүхдэд төрүүлсний дараа гар хөлний дасгал хийгээ сайхан цусныхаа эргэлдүүлээ те. Ер нь бол гидсний дасгал дээр нэг яраад ах шаардлагагүй. Тэр чинь өөрөө буцаад ирдэг байхгүй юу? Ерөөсөө хүний биед чинь өөрөө буцаад хэмдэ орно хүүхд гарсан тэр чинь нөгөө нэг химнэ ч те хүүхд гарахаар би чинь ингээд гидс чинь салаад заагаж өгөө буцаад тэр чинь нэлээд химнэ ч шүү дээ. Тэр нь ойрцоор 6 сар юм байна те. Тий, ойрцоор 6 сар. Тэгээ би ч гэсэн одоо нөгөө хичнээн дасгал хийдэг юм гидсгүй байсан нэ хүүхд гараад би айгуу том гидстэй байсан тэрийг аягүй нуурч чадсан. Гэхдээ байсан тэрийг бол бас буцааж эртэл бас нэлээд хугацаа орно. Тийм. Тэгэхээр зэрэг тэр нэг яарад ах шаардахгүй хүүхд дээр гоё enjoy бол бэбитэй гоё бай тэр гидсний булчин тэр турхан тэр бол тэгээд 6 сарын дараа тэг хийж болно шүү дээ. Тэрнээ заавч яарад яг хөдөлгөөн бол хийж болно хүүхдэд төрөөд алхах ч юм уу те. Миний хийдэг үс хөдөлгөөн бол хүүхдэд төрөөд би амар халахдаг гэсэн. Хүүхдэд гадаа унтуулдаг. Төрээл алхаал тэгж тасгалаа хийдэг гэсэн. Чи мэдчихэж чи нэг Лондон дээрээ хоёлаа нэг тийм манай хүүхдийг тэргийн төрөөд тест баах алхаж байлаа. Хүүхд манай нэг хүү бүр ингэ сурцсан. Тэргэн дээрээ ингэ хэвтэл гадаа гарахаар унтдаг. Тэрнээс бол ерөөсөө
гэртээ унтдгүй. Угаасаа нөгөө бүр бэби гэсэн тэгээ сургацсан. Яг бол би өөртөө цаг зарцуулах хэрэгтэй шүү. Би ингээд өдөржин хүүхдтэй ингээд төвчгдөж явах юм бол би өөрөө галзуу. Тэгээд тасгалаа хингээ. Галзуурхан чинь өөрөө нөгөө ингээд стресс дорно. Тэгэхээр чи би хүүхдээ харилцдаг. Тийм учраас би өөртөө цаг зарцуулах хэрэгтэй гэдэг. Тэр миний цаг байсан байхгүй. Гараа 1 цаг алхаад кофе шопонд ороод кофегоо амар гоё уугаад тэгжээд л яг хүүхцэрнэ. Тэгээ гэртээ аваачаад төвлөх ч юм уу тий. Тэр бол миний яг өөртөө зарцуулдаг цаг байсан. Тэгэхээр хүүхд төрүүлээгээд бас нэг тий зав өөртөө гаргаж болно, өөрийгөө хайрлах хэрэгтэй тий. Өөрийгөө хайрлаж хүүхдэд хайрлан тий. Тийм учраас тийм байдлаар хөдөлгөөн хийж болно. Гидсний тасгалыг бол нэг яах шаардлагагүй. Тийм ээ. 6 сарын дараагаас баг яг хүн зарим хүмүүс айгу хурдхан буцаад ирчихдэг хүмүүс байгаа. Хүн өөр. Зарим хүмүүс бол бүр буцаж ирдэггүй ч тохиолдол байгаа. Надад нэг клиент байсан. Тэр ихтэй 5 хүүхэдтэй байсан л да. 5 хүүхэдтэй. Тэр хүн бид нэр хичээгээд бид нар айгүйх тасгал хийсэн, айгүйх trialсан. 5 хүүхэд гаргадаг чи бас тий. Тэгээ бас том зүйл шүү дээ. Тэгээ тэр нь буцаж ирээгүй. Тэгээ тэрийг оюулахаас аргагүй болсон. Буцааш нь одоо нийлэхгүй бол явандаа нурны асуудал. Тэр амар нурны өвчтэйсэн. Нуран спортгүй болчих жоох. Энд чи энэ ч бүх юм чи ингэж барьж явж байгаа шүү дээ тий. Энд чи ингэчгэр чи ингээл ингэчлэх уушаа гизээ түлээл ингээл тэр нуруу чин диск нь гарцсан нөгөө диск нь одоо нуруу чи ийм багсна хитрхийн ингэчээр нөгөө диск нь онгоо гарцсан. Тэгээд тэр бүх нэг оюулахаас өөр аргагүй л бүр унтчих чадахгүй нуруу нь өвдөд тэгсэн. Бас нэг миний хичээлжсэн хүн байна. 5 хүүхэдтэй хизээш тэр нунгаагүй буцаад ирсэн. Тэг хүн хүнээсээ л шалтгаална. Тэгэхээр өөрийгөө л ингэ шалгаж үзэх хэрэгтэй. Хүн хүний биш ч өөр шүү дээ. Хүн дээр. Тийм учраас нэг personal trainer гэж одоо ангилд байгаа байхгүй яг хүн өөр учраас яг таарсан тухайн хүн дээр таарсан асуулын зүйл. Тийм нэг хүнд одоо нэг дасгал нэг хүн цохино гэж байхгүй шүү дээ. Хүний бие өөр, хүний strength, хүний одоо flexibility өөр тийм учраас өөрөө тэргээ сайн шалгаад тэгээд YouTube-аар ороод ч юм уу тий. Альс Монгол магадгүй тийм бас эксперт хүмүүс байгаа ах тэднээс асуугаад тэр тасгалаа хийгээрэй. Тэгээд би нөгөө нэг наастайгаа цог тасгал нөгөө хийжсэн. Надад яг ингэж заагаал явахаар яг айгүй өөр би ч нас Монголдо бас л хайдаа хөхт гаргацсан учраас нөгөө янз бүрийн тасгал хийгээл янз бүрийн багшаартай явчихсан. Гэхдээ яг ингэж яг бүр үнэхээр ингэж тулж ажилладаг тий. Бүр яг ингээд бариад нэг жижиг өнцгүүд өөрчлөлөөл тэгэл яг амьсгал заагаал тий. Тэгээ жижиг өнцөг өөрчлөх яг хаана юугаа мэдрэх хэрэгтэй вэ гэдгээ зөв заагаад өгчвөр тасгал одоо шал өөр ордог юм биш. Тийм учраас би mindfulness яриад байгаа шүү дээ тий. Хэрвээ нөгөө personal trainer авах боломжгүй хүмүүс шүү дээ. Хүн болгон personal trainer авах боломжгүй шүү дээ. Хүн тий personal trainer гэдэг чинь бас үнэтэй тийм ээ. Боломжгүй үед бол шүү дээ тий. Бас өөрөө mindfulness одоо ихлэ breathing exercise юм хийчихвэл бас тэр чинь бас юмд чинь фокус болгоод өгчдөг байхгүй. Тэгэхгүй ингээл очил за би одоо турах хэрэгтэй шүү гэл ингээл хийх юм бол бас нэг фокусгүй хийвэл тэр чинь мэдээж зүг хийхгүй л гэсэн үг. Тэгэхээр mindfulness бас тий 5 минут ч хамаагүй тэр app дээр хийгээд тэгээд тасгалаа хийх юм бол бас айгүйх зүг хийх боломжтой. Талент өөрийгөө харах хэрэгтэй. Өвдөгний хүчтэй, нурууны хүчтэй би ингээд зовж амьдрахгүй айлсууд би айгүй гоё тий. Эрүүлч хэрэг гоё амьдрахгүй. Тэр бол миний л өөрөө сонголт шүү дээ. Би өөрийгөө тэр сонголтоо хийж амьдрах хэрэгтэй байхгүй. Өнөөдрийнхөө зөвхөн би өнөөдрөөрөө амьдрахгүй ш. 20-30 жилийн дараа би ямар байх вэ? Нэг өдөр ачтаа бол начныхаа анаас гүгээд ингээд ачтаа гоё тоглох тийм одоо энерги байна уу тий. Тэрийгэ бодож нэг юм зөв хийж явах хэрэгтэй. Зөв хийх тусам улам тэр чинь. Тий. Улам өөртөө илүү урт хугацаанд гарах нь тий. Тийм ээ. За стах баярлалаа нэцгээ. Аюу гоё ярьсан. Яриад амар тэр чинь ингээд уулзахаар ингээд амар эрүүл мэндийн талаар ярьж байгаа. Тийм.